Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бид нарын үзэх хичээл teen ялгалын нөхцөл. Teen ялгал. Нэрлэх, харь яалах, өг орших, заах, гарах, үйлдэх, хамтрах, чиглэх. Нэрлэх. Үеийн эзэн үйлдэх шиг нэрлэнэ. Жишээ нь гол урсан сэтгүүлч ярилцав. Харь яалах. Өргөх төрлийн холбоог зааж овог нэрийг ялгах утгатай. Нөхцөл нь он, ин, о, и. Жишээ нь доржийн хүү баярын туяа. Өг орших. Үйл байдлын орших орны утга. Өг оршихын нөхцөл нь т. Жишээ нь ууланд авирах. Заах. Тусгайл нь ялган заах утгатай. Нөхцөл нь иг, ог, г. Жишээ нь ажлын хувцсыг ялгах. Гарах. Нөхцөл нь аас. Салж хоолдох, гарах, тоо чанараар хязгаарлах утгатай. Жишээ нь уснаас гарав, 3-аас доошгүй. Үйлдэх. Үйлэн дурдаг, үйлийг гардан үйлдэгш. Нөхцөл нь ар, эр, өөр. Жишээ нь модоор сохиг, носоор хийх. Хамтрах. Хамт байг, эсрэгсэх, жишиг утгатай. Нөхцөл нь тай. Жишээ нь даргатай, хамт явах. Чиглэх. Үйл хөдлөлийн чиглэлийг тодорхойлох утгатай. Нөхцөл нь руу. Жишээ нь сургууль руу явах. Дүгнэлт. Янз бүрийн үгийг 8 teen ялгалаар хуваилж болно. Teen ялгал нэрлэх, харь яалах, өг орших, гарах, заах, үйлдэх, хамтрах, шиглэх. Энэ teen ялгалын дундаас нэрлэхийн teen ялгал нөхцөл автаггүй. Анхаарал хандуулсанд баярлалаа.